Сайн байцгаана уу? Нягтлан хэрхэн зорилтод бүлгийн болон төлбөр төлөх ёстой хүүхдүүдийн эрсцийн тайлан харах видео заавар хичээл хургуулж байна. Юун түрүүнд нягтлан өөрийн нягтлагын системний эрсцийн нэгтгэл зэсний хамгийн дор байрлах эрсцийн тайлан зэс рүү орно. Эхлэх болон дуусах огноо харагдах ба эхлэх огноон дээр өөрийн харахыг хүссэн огноог оруулж өгнө. Би жишээлбэл үүн дээр 1 сарын 1-ийг оруулаад дуусах огноог өнөөдрөөр сонгоод харах товчийг даръя. Ингээд 1 сарын 1-ээс өнөөдрийг хүртэлх сар бүр болгоны эрсцийн дэлгэрэнгүй тайлан харагдана. Хүснэгтний дээд талд сар, зорилтод бүлгийн хүүхэд, 1000 төгрөг төлөх ёстой хүүхэд болон нийт хүүхдүүдийн хуваарьуд харагдах ба урт талд нь тухайн сарын өдрүүд дэлгэрэнгүйгээр харагдана. Жишээлх юм бол 1 сарын 3-ны өдөр нийт 319 хүүхэд ирсэн. Үүнээс зорилтод бүлгийн хүүхдийн тоо 181, 1000 төгрөг төлөх ёстой хүүхдүүдийн тоо 138 байсан. Мөн уг хүснэгтийг та Excel руу экспортлоод өөрийн хүссэн тайлангийн хэмжээгээр хөрвүүлээд авах боломжтой. Их нүүдэл платформ